За дөрөвдүгээр хичээл гэж. За энэ хичээлээр бид эсрэг талынхаа бодох үг идэх гэсэн ойлголттой танилцсанаа гэж. За өмнөх хичээлээр шатар тоглоно гэдэг нь хар цагаан хоёр тал харилцан тэмцэлдэж эсрэг талынхаа ноёныг олзолж авахын төлөө тулаа юм аа гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр нэгэнд тулаан тул эсрэг талынхаа хүчийг сулруулах устдахыг эрмэлзэх нь мэдээжээ. За тэгж чадж гэмээр дайсны ноёныг олзолж авахд хэлбэрүүлнэ шүү дээ тийм ээ. За тэгэхээр хөлөг дээр нэгэн тоглолтын эхний хэсгийг харуулж байна. Харын 5 дугаар нүдлээс хойш хоёр талын бод гуунууд ээлж дараалан тулааны талбараас хасагдан хөлгийн гадна шидэгцээр байна. Шатар тоглоход эсрэг талынхаа бод хүүг устгахыг өөрөөр хэлбэл тоглоомоос гаргахыг идэх гэж нэрлэдэг гэж. Тэгэхээр зураг дээрх хөлгийн гадна шидэгдсэн бод гуунууд бол тулаанд эсэгдсэн цэргүүд буюу идэгдсэн дүрсүүд байх нэ гэж. За тэгэхээр дайсны дүрсүүдийг хэрхэн яаж иддэг вэ гэж. За хүүнээс бусад дүрснүүд өөрийн нүүж очиж болох буудал дээр эсрэг талын ноёноос өөр дүрс байрлаж байвал түүний байрыг нь эзлээд хөлгийн гадна гаргаж тавих үйлдэлийг идэх гэж нэрлэх нэ гэж. Тэгэхээр яагаад ноёноос өөр дүрс гэхээр шатарт ноёныг иддэггүй. За зарим эхлэн суралцагчид маань дайсныхаа ноёныг идсэн хождог гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгэхээр эсрэг талын ноёныг идэхгүй мадалдаг. За энэ тухай хожмын хичээлээр тодруулж ярина. Тэгэхээр та бүхэн өмнөх хичээлээр боднууд болон ноён яаж нүүдгийг мэддэг болсон болохоор эднэ гэдгийг хэлбэрхэн ойлгож гэнэ. За харин хүүний хувьд бол бусад дүрснээс өөр дүрмээр иддэг. За энэ тухай хичээлийн төгсгөлж ярина. За тэгэхээр дүрс бүр дээр жишээ үзцгээе гэж. За тэрэг босоо болон хэвтээ шугамын дагуу бүх чиглэлд нүүдэг тийм ээ. Бид өмнөх хичээлээр мэднэ. За иймээс B2 буудал дээр хар тэрэг 2 дугаар хэвтээ шугам юм уу? B босоо шугам дээр байрласан дайсны бодох үг гэж болох нэ гэж. За жишээ нь энэ тэрэг G2 дээр байгаа цагааны бэлсийг тийм ээ. За мөн B1 дээр тэргийг B6 дээр байгаа тимээг. За эсвэл A2 дээр байгаа хүүг гэх мэтчлэн идэж болно гэсэн үг байна. За тийм ээ. Дашуу шугамын дагуу бүх чиглэлд нүүдэг тийм ээ. Тэгэхээр B6 дээрх цагааны тийм ээ. D4 дээр байгаа харын тэргийг. За эсвэл D8 дээрх тимээг. A7 дээрх морийг. За мөн A5 дээрх хүүг гэх мэтчлэн энэ дөрвөн дүрсээ аль нэгийг идэж болно гэж ойлгох. За бирс хэвтээ босоо дашуу шугамудаар бүх чиглэлд нүүдэг. За иймээс зурагт үзүүлсэн D4 буудал дээр байгаа харын бирс түүнийг тойрон байрлуулсан цагааны альж дүрсийг идэж чадна гэж. Жишээ нь харын бирс дашуу шугамаар нүүж B6 дээр байгаа бирсийг за хэвтээ шугамын дагуу нүүж G4 дээр байгаа тэмээг эсвэл A1-ээс H8 диагоналаар A1 дээрх тэргийг гэх мэтчлэн дайсны бодгоонуудыг жагсаалаас гаргах нэ. За морины нүүдлээ та бүхэн сонж байгаа бох тийм ээ. Бүх чиглэлд зөрүүлдэж нүүдэг тийм ээ. Тэгэхээр зураг дээрх мөр цэнхэр сумын дагуу 8 буудалд нүүж чадна гэж. Иймээс эдгээр буудлууд дээр байрлах дайсны бодох үг гэж чадна гэж ойлгох. За жишээ нь B3 дээрх бирсийг за мөн B7 дээрх морийг за E6 дахь тэргийг гэх мэтчлэн эзэн жишээг харуулсан байна. За мөн морь өөрийн болон эсрэг талын дүрснүүд дээгүүр давж нуух чадвартай санаж байгаа таах. Тэгэхээр энд C5 дээр байрласан морь дайсны морь тэмээ дээгүүр даваад тийм ээ. E6 дээрх тэргийг
идэж байна гэж хэмжиж харуулсан байна. Тэгэхээр энд хэвтэй чиглэлд нэг буудал нүхтэй D5 буудал дээр нүүж байгаа мэт боловч тийм ээ. Үнэн дээр эхлэн сурч байгаа хүүхдүүдтэй ойлгоход хэлбэр болгохын тулд морины нүүдлийг ингэж хоёр үйлдэл хийж байгаа мэт тайлбарласан өмнөх хичээл дээр. Иймээс D5 дээр байгаа морийг идэхгүй гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр дөнгөж сурж байгаа хүүхдүүд маань ингэж бодлох гээд байдаг талтай. Зөвхөн нүүж очиж чадах буудал дээр байгаа дайсны бодох уу гэж чаднаа гэж ойлгох. Тийм учраас C5 дээрх морь өөрийгөө тарьсан 8 буудал дээр нүүж очиж чадах учраас тэн дээр буусан дайсны буудал төрснүүдийг идэж чадах нэ гэж. За ноён бол зөвхөн өөрийнхөө байрлаж байгаа буудлын зэрэгэлтэй тийм ээ өөрийгөө тойрсон буудлууд дээр нүдгээ. За иймээс зөвхөн өөрийгөө тойрсон энэ 8 буудал дээрээс дайсны бодохыг идэж чадах нэ. За энд харын ноён C2 буудлаас B3 дээр байгаа цагааны тэргийг за мөн D2 дээр байрлах цагааны хүүг идэж байгаа жишээ харуулсан байна тийм ээ. За ингээд ноён болон боднуудын хувьд ойлгомжтой тийм ээ. Өөрсдийн нүүж очиж чадах буудал дээр байгаа дайсны бодох үүсгэж болох нэ гэж. За хүү. Тэр хүү босоо шугамын дагуу зөвхөн урагшаа нуудаг тийм ээ. За тоглолт эхэлснээс хойш байрнаасаа хөдлөөгүй хүү урагшаа 2 буудлууж болдгоо гэж бид өмнөх хичээл дээр үзсэн. Тэгэхээр бидний сурч авснаар бол C2-ийн хүү C4 дээр байгаа дайсны хүү тийм ээ. За мөн F3-ийн хүү F4 дээр байгаа харын хүүг идэж болмоор байна тийм ээ. За гэвч ингэж идэх бай гэж хичээлийн ихэнд хүү бусад дүрснээс өөр дүрмээр иддэг гэж ярьсан. Өөрөөр хэлбэл бидний дээр үзсэн дүрм хүүний хувьд үйлчлэх байх нэ. За хүү дашуу шугамын дагуу давших чиглэлд нэг буудал нууж иддэг гэж. Тэгэхээр зурагт үзүүлсэн C2-ийн хүү C4 дээр хүү биш тийм ээ. Харин B3 эсвэл D3 буудал дээр байна. Дайсны бодох үг. За F3-ийн хүү F4 буудал дээр хүү биш E4 G4 дээр байрлах харын бодох үг гэж чаднаа гэж ойлгох. За жишээ нь C2-ийн хүү дашуу шугамаар B3 дээрх морийг идэж байна тийм ээ. Мөн F3-ийн хүү G4 дээрх тэргийг тус идэж байгаа жишээ байна гэж. Тэгэхээр давших чиглэл гэдэг нь ойлгомжтой тийм ээ. Ухарж идэх байл гэсэн санаа. Тэгэхээр зурагт үзүүлсэн F3-ийн G2 дээр байгаа харын хүүг идэж чадахгүй гэж ойлгох. За үүнээс гадна хүүнд нэг өрмөц байдлаар эсрэг талынхаа хүүг иддэг онцгой тохиолдол бий гэж. Тэгэхээр аль нэг талын анхны байралтай байгаа буюу тийм ээ тоглолт ирснээс хойш огт хөдлөөгүй хүү урагшаа 2 нүү буудал нүгээд эсрэг талынхаа хүүртэй зэрэгцээ буудал дээр ирвэл тухайн хүүг идэж болдог юм нэг дүрм байдаг. За үүнийг зурж идэх гэж нэрлэдэг. Тэгэхээр эхлэн суралцагчид ингэж идэх тал дээр нэлээд бодолдог тул жишээг маш анхааралтай ажиглаарай гэж. За жишээ нь зураг дээр цагааны хүү C2 буудлаас C4 буудал дээр нүүж тийм ээ. Харин D4 дээр хүүтэй зэрэгцээ буудал ирж байна тийм ээ. Иймээс цагааны хүүг D4-ийн хүүгээр идэж болно гэж. За идэхдээ C4 буудал дээр биш C3 буудал дээр очно. Тийм ээ. Идэх зам нь бол адилхан дашуу замаар нэг буудал. За энд нэг анхааруул зохих зүйл бол зөвхөн C4 гэд нүүмэгч нь хар талаас ингэж зурж идэж болох үгээд хэрв хар тал өөр нүүдэл хийсэн бол дараагийн нүүдэлдээ ингэж идэх хүчгүй болно гэж ойлгох тийм ээ. Дөнгөж нүүмэгчэнд идэх нэ шүү дээ. За энд мөн хар талаас H5 гэж нүүмэгч нь цагаанаас G4-ийн хүүгээр зурж идсэн жишээг харуулсан байна тийм ээ. За ингээд эсрэг талынхаа бодох үг хэрхэн иддгийг сурч авлаа. За энд нэг юм анхааруулж хэлэхэд шатарт олон идэх гэсэн ойлголт байхгүй тийм ээ. Даамн дээр бол идэж болдог. Нэг нүүдлэр нэг л дүрс иднэ гэж ойлгох. За мөн заавал идэх албагүй тийм ээ. За дараагийн хичээлээрээ боднуудын үнэмлэхүй хүч. За тэгээ хэрхэн солилцоо хийх талаар
ярилцсанаа. За дараагийн хичээл хүртэл баяр таа.